ирсэн байна. Одоо тэгээд өглөөний хот хайр. Маха жижиг аяг чир гэж байна. Хайр юм. За ингээд ирсэн өглөөний анхны цаг багш маань хийлээ. За ахын бэлэг байж байгаа юм. За бэлэн болсон гэж. Яг тийм. Хай. Ихтэй. Сая ингээд анхныхаа хичээл суучаад гараад ирлээ. Тэгээд сая болохоор хятадын 1-р курсын оюутнуудын хичээл суусан. Тэгээд ерөнхийдөө бол биеэмээрээ саялгах, тэгээд амьсгааны нөгөө зөв суурь тавих гэсэн тэмхүү дасгалууд айгүй үзлээ. Саяны хичээл ямар санагдав да? Тэр гоё ялаа. Тэгээд нөгөө гол нь яг яаж хийж байгаа юм бол яг юу нэр гэдэг тэр одоо хийж байгаа техникүүдийг ингээ хаалаа төвлөрүүлж ингээ тэр юм сонирхолтой лавч. Ингээд урсаал явж байгаа яг нөгөө нэг хинэ айгүй тийм сонирхолтой тэр хийж байгаа тэр жижиг ингээ тэр болгоно айгүй сонирхолтой. Тэгээд хоёрд гэх юм бол бас орсоор болон хятадаар ингээ давхар яваад исэн. Тэнгүүтээ ингээд орс бас зааж байгаа орс сургууль мөртлөө одоо хятадын одоо кунфу урсгалыг оруулж ирээд ингээд хаталтанд оруулсан юм шиг гэж байна. Хүүхдүүдээ хүндэн хааруулж юмнуудаа хийнэ. Тэгээд тэр нь болохоор бас нөгөө хүнийг ингээ оюутнуудыг ингээ хөндлөж байгаа те сэтгэхүй юм ингээ хөндлөж байгаа аюул гоё зүйлтэй байна гэж бодсон тийм байна. Надад болохоор амар ашигтайсан. Яг гэвэл би орс хэл мэдгүй. Тэгсэн чинь ингээ хятадаар давхар хажуу талд нь тайлбарлаад ойлгоод Сегодня выборы ректора. У нас здесь выборы. Сургуулийн захирлыг сонгох тийм сонгуул шиг байна. Собрание будут ректоры выбирать. За одоо ингээд хичээлийнхаа явцаас харуулъя. Очень естественно. Я корпусом раз. И видите, куда прилетело? Сюда. Да? I said
Ça commence bien, il peut jouer que des chilots. Je dépasse des permis dans une dizaine de Ferrari. J'aime trop les gars, faut que les chats. За бид нэр ингээ хичээлдээ суугаад гэрлүүгээ явж явах замд маань юм хөрхөн шоколадны дэлгүүр байсан. Тэгээ багш маань орж сонирхож үздэгээ гээд орж үзээд тэгээ гэртээ харцгаасан байгаа. Гэт миний дараагийн влогоор дахин уулзцгаая. Үзэн баярлаа. Баяртай.